Сайн байцгаана уу? Геополитика Монгол сувгийн эрхэм хүндэт үзэгчдийнхээ энэ өдрийн амрыг ирж мэдчилье. За та бүхэнд нэг шинэ подкаст танилцуулах гэж байна. Өнгөрсөн 4-р өдөр буюу 4 сарын 16-нд би Спутник 92.5 гэдэг FM радиод өргөдөж Ираны дайны талаар юм ярьсан юм аа. Тэр ярьцлагаа би бичиж авчраад аудио дуу чиглэлээр хэвээр нь энэ подкастта оруулж байна. За тэгээд тэрнийхээ товч тайлбарыг эхлээд хүргэе. За энэ ярилцлаган дээр би 3 үндсэн сэдвийг хөндөж ярьсан. За сүүлийн үед Европт болсон нэг сонгуул байна. Унгарийн сонгуул. Унгарийн сонгуулийн талаар та бүхэн мэдж байгаа. За цоошин нам Виктор Орбаны намыг ялж гарч ирсэн. За тэр сонгуулийн учир үүдлийн талаар тайлбар хийлээ. За дотоод гадаадын либерал үзэлтнүүд бол энэ дайнд энэ сонгуульд либерал нам яллаа, арчлын тал яллаа, даяарчлагчид яллаа гэж баяртайгаар мэдээлэл хүргэж байна. Гэхдээ яг хэрэг дээрээ тийм үйл явдал болоогүй юм байна. За Виктор Орбантай адилхан үзэл баримтлалтай тийм шин намын удирдагч сонгуульд ялж үнэмлэхүй ялд байгуулсан байна. 3-ны нийт суудлын 3-2 суудлыг 3-2-ыг хүртэл авсан ийм ялд байгуулсан байна. За тэг хэрэг дээрээ Европын холбооны даяарчлагчдыг дэмжигч, дайны талыг дэмжигч тийм нам биш. Ер нь бол Орбантай ерөнхийдөө адилхан үзэл баримталтай, тийм реалист баримталтай улс төрийн нам гарч ирсэн юм байна гэдгийг, тийм байх магадaltaй байна гэдгийг тайлбарлалаа. За хоёрдугаарх нь Ираны дайнд Америк Израилийн тал цэрэг стратегийн хувьд бол ялагдал хүлээсэн гэдгийг цэрэг стратегийн мэргэжилтнүүд ярьж байгаа юм. За энэ ямар учиртай юм бэ гэдгийг тайлбарлахыг зорилоо. За Америкийн тал ихээхэн тийм бардам тийм том ярилцлагуудыг мэдгдлүүдийг хийж байгаа ч гэсэн яг хэрэг дээрээ дайны талбар дээр Ираны тал давуу талтай байгаа гэдгийг мэргэжилтнүүд ярьж байгаа. За энэ юунаас болов? Яг үнэхээр тийм байна уугүй юу гэдгийг тайлбарлаж гарахыг зорьсон. За гурав дахь нь ер нь энэ болж байгаа үйл явдлууд маань дэлхийн дэг журам өөрчлөгдөх үйл явцын нэг хэсэг. Дэлхийн жанжилын төлөөх явагдаж байгаа эх орнуудын хоорондын өрсөргөлдөөний нэг хэсгээ гэдэг утгаар нь жанжилын төлөөх дайн гэж ямар учиртай юм бэ? Ямар түүхтэй юм бэ? Өнөөгийн энэ дайныг бид тэр өнцгөөс хэрхэн харах ёстой юм бэ гэдгийг тайлбарлалаа. Тэр та бүхэн дүрсгүй зөв аудио мэдээллийг энэ подкастаас сонирхороо. За тэгээд сүүлийн үед 4-р өдөр энэ ярилцлага өгснөөс хойш 5-р өдөр өчигдөр ихэд бас энэ Ираны дайны иргэн тойрон нэлээд үйл явдал боллоо. Шинээр үйл явдлууд. За тэр нь юу болж ирэх хэрэг Израиль Ливаны хоорондын дайныг зогсоолоо. Энэ гал зогсоосон 14 хоногийн хугацаанд одоо нэг 10 хоног байх шиг байна. Энэ хугацаанд Израиль Ливан руу дахин дайрахгүй. Үүнийг хангалттай гэж үзлээ. Зогсоохоор шийдлээ гэдгийг Трамп мэдэгдэж байна. За тэгвэл энэ мэдэгдлийг хүлээж авсан Ираны тал юу хэлж байгаа юм хэрэг? За энэ гал зогсоох хугацаа дуусах хүртэл хормозын хоолойг бүрэн чөлөөллөө. Иргэний худалдааны хөлгийн онгоцуудыг чөлөөтэй нэвтрүүлнэ гэдгээ зарлаж байна. За тэрнийг сонссон Трамп тэгсэн ч гэсэн Ираны портуудад тавьсан хориг блокейд гэдэг тэр хориг саадаа бид нэр үргэлжлүүлнэ гэсэн мэдээлэл бас хэлээд авч байна. За тэг хэрэг дээр чухам ямархуу үйл явдал өрнж хөшрийн сан юу болж байгааг бас сайн тодорхой хэлхийн аргагүй байна. Гэхдээ хоёр тал Исламабад буюу Пакистанаар дамжуулаад яриа хэлцээрээ үргэлжлүүлж байгаа шинжтэй. Өнгөрсөн 7 хоногийн 2 дахь өдөр буюу 13-нд хоёр тал дахиад хэлцээгээ үргэлжлүүлнэ. Исламабадад хэлцээрээ хийнэ гэж ярьжсэн боловч тэр нь болсонгүй бололтой. За тэгээд ойрын үед хэлцээр үргэлжлэх шинжтэй. За ямар ч байсан энэ удаагийн ярилцлагаар би яг цэрэг дайныхаа утгаар Америкийн тал ялагдаж байна. Ялагдал хүлээжээ. Ираны тал давуу талтай байгаа юм байна. Тийм магадaltaй байна гэдэг өнцгөөс нь тайлбар хийлээ. За тэгээд ярилцлага сонирхохыг хүсэж байна.
Бидэнтэй хамтдаа эрхэм мөндөд сонсогч та бүхэндээ баярлалаа. Дугаарыг дуулган Спутник Монгол радио 92.1 жаргах нар нэвтрүүлэг та бүхэнтэйгээ хамт байна. За мэдээллийн булангаа та бүхэндээ хүргэлээ. Дотоодын асуудал ялангуяа тэр скутер мопедтэй холбоотой мэдээлэл та бүхэндээ хүргэсний дараачаар нь олон улсын мэдээлэл за нөхцөл байдал ерөөхдөө ямархуу байна. За үүнээс гадна ойрох дорнд болон ойрох дорнтоос гадна одоо Орос албаны улс Украины мөргөлдөөн гэх мэт сэдвүүдээр та бүхэнд ол хүргэсэн. За одоо манай уламжлалч усаар зочны болон манай эхэлж байна. За Европын стратеги судлалын хүрээлэнгийн захирал доктор Буян Цогтой хүрэлцэн ирсэн байна. За танд орой мэнд. Орой мэнд. За хоёулаа ер нь 7 хоногтой нэг ингэж уулздаг болчлоо. Тийм болохоор сэдвүүдээ бас тодорхой хэмжээгээр бас гаргаад ирсэн байна. За Унгарын сонгуул гэдэг зүйлийг бас яг ойрох дорн руу орохоос өмнө нэг дурдаад явъя гэж. За консерватив эргэлт Унгарын нэгдүгээрт ингээд гарч ирж байна. За Виктор Орбан бол 16 жил ерөнхий сайд байжгаад саяны сонгуулиар ингээд бууллаа. За хэрвээ ингээд аваад үзэх юм бол бас их сонирхолтой л доо. Одоо Пежер Мажиар гэдэг нэг хүн байгаа шүү дээ. Ерхий сайдаар сонгогдсон. Тэр болохоор анх улс төрийн бас карьераа эхлэхэд Виктор Орбаны төлөв хүн байжгаад сөрөг хүч рүү ороод ирсэн байх жишээ нэг юм уу. За зөвхөн Унгар гэдэг улсыг бас яагаад онцлоод ярьж байна вэ гэхээр Унгар болон Словак улс 22 онд одоо эхэлсэн хойд хөршийн одоо цэргийн ажиллагаан дээр бол 20 арга хэмжээ бол нэгдэхгүй бас нэлээд өөрийн гэсэн байр суурьтай улс орнуудын нэг. За Словак бол сүүл гарч ирсэн баг. Гэтэ Унгар бол 22 оноос бол өөрсдийнх нь байр суурьтай байсан. За тийм болохоор энэ талаар илүү дэлгэнгүй. За сонгуулийн дүн Орбаны 16 жилийн засаглалыг заад үзэн байна. За тэгэхээр энэ Унгарын сонгуул бол анхаарал татчихсан. Тэгээ хүмүүс одоо зарим хүмүүс их баяртай байна. Ямар хүмүүс байна вөхөр зэрэг нөгөө дайрчлалтын талын Европын холбооны холбоог дэмжигчээд буюу бас Украины дайныг үргэлжлүүлэх сонирхолтой талынхан гэлж байна. Яг тэгэхээр Орбан бол тэр дайныг үргэлжлүүлэхийн эсрэг байсан. Тэр дайныг санхүүжүүлэхийн эсрэг байсан. Ийм улс төр тийм ээ. Одоо Европын Трамп гэж одоо тийм очтой байлаа шүү дээ. Унгарын Трамп гэдэг Европын Трамп гэж. Гэтэл энэ хүн ялагдлаа гэдэг гисэн чинь за одоо нөгөө тал нь ялчлаа л гэж ойлгоод байх шиг байна. Илүү Европын одоо коммунист те Европын одоо холбоог дэмжсэн тал нь. Тий, одоо Орбаныг ялсан юм чинь Орбаны эсрэг үзэлтэй хүн гарч ирлээ. Тэр зэрэг Европын холбооны одоо Мерц, Макрон одоо нөгөө Урсула фон дер Лайен тэрийн л одоо бодлогыг дэмжигч гарч ирвүдэ гэсэн ийм маягт байдалтай дотоод гадаадын одоо тийм хүмүүс их баяртай байна. Гэтэл яг тийм байна уу гэдээ үзэхэр зэрэг бас тийм биш юм шиг байна. Өөрөө бас яг дурдлаа. Бас л ерөөхдөө хэм бол Петр Мажер бол Трамп маягийн үзэлтэй хүн юм байна. Тэгэхээр энэ реалист тал руу. Тийм энэ сонгуул бол ерөөхдөө либералууд ялсан биш байх юм тийм ээ. Консерватив үзэлтэй хүн байна. Консервативчууд, реалистууд ялсан болж таарч байна. Тэгэхээр бодит байдал дээр бол шал өөр тийм дүр зураг харагдаж байна. Тэгэхээр хэн бол тийм нэлээд реалист бодлоготой хүн юм байна. Сонгуулийнхаа одоо сурталчилгааг гэсэн тийм байдлаар хийсэн. Ерөнхийдөө Орбан бол ихээхэн дэмжлэгтэй олон жил одоо эрх баригч намын дарга байж ерөнхий сайд байж ирсэн хүн. Тэгэхээр тэр хүн тэр Виктор Орбаны засгийн газарт байж байгаад ердөө 2 жилийн өмнө тэндээс гараад явсан хүн. Гэв гэнэт одоо 180 градус эсрэг юм ярихгүй байж таа шүү дээ. Харин Орбаны засгийн газар дотор байсан олон асуудлуудыг мэддэг хүний хувьд, өөрөөр инсайдер хүний хувьд илүү тийм бодиттой юмнуудыг ярьж исэн байна. Нөгөө талынхаа, намынхаа сул талуудыг мэддэг хүний хувьд одоо сонгогчдын одоо сэтгэл санаанд хүрсэн тийм бодлогуудыг ярьж явсан нь ялтын нэг үндэс болсон байх магадaltaй тийм ээ. Ерөнхийдөө дотоодынх нь нөгөө хээл хахуул авилгын талтай зүйлийг нөгөө яг өөрөө харсан гэдэг утгаараа бас их кампани ажил дээрээ сурчлагаа явуулж ирсэн. Тийм байна. Тэгэхээр одоо альва юм чинь удахаараа тэг ялзардаг, мууддаг тийм ээ. Тэр л одоо жам ёсоор хэний Орбаны засгийн газар дотор ялзар зөндөө байсан байна л да. Тэгээд одоо илүү тийм одоо бүлгэрхэх тийм ээ. Тэр тойрог хүрээлэгчд нь илүү их тийм одоо ашиг шим хүртэх тийм л юм руу явж исэн гэдгийг ард түмэн бас ингээ хараад одоо шүүмжилдэг байсан. Тэрэн дээр л тоглож гарч ирсэн. Тэгээ нэгэсэндээ царай л өөрчлөгдсөн болохоос биш бодлого өөрчлөгдөөгүй. Консерватив чиглэл нь өөрчлөгдөөгүй гэдэг ийм одоо үзэл баримтлал нэлээд сүрхий явж байна. За тэгээд
Хэм сонгуулийн дүн бол ойлгомжтой 54.2% суудлаа авсан байна. Тий. Нөгөө тал нь бол 30 санал тийм үү. За тэгээд 137 суудлаа авсан ТИСА гэж одоо ялсан ном 56 суудлыг Орбаны нам авсан. Тэгээд 38.5% санал авсан юм байна. Ингээд сөрөг хүчин болж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө их цэвэр сонгуул боллоо гэж үзэж байгаа хүмүүс байна. За Elon Musk бол энд бол одоо нөгөө Soros ялцлаа гэж. Soros бол Унгараас гаралтай хүн шүү дээ. Тий. Тэгээд Soros-ын нөлөө тэнд их байсан. Soros-ын нөлөөгч одоо Виктор Орбан их одоо зайлуулсан л да. Тий. Тэгээд жоохон нэг шагалт бол үзүүлж эхэлж ирсэн. Тий, олон жил үзүүлсэн. Тэгээд нөлөөг нь нэлээд багасгасан байсан. Тэгэхээр ийм сонгуул болжээ. Тэгэхээр энэ бол бас дэлхийд даяар ер нь болдоггүй сонгуул болсон болж таарах гэдэг. Хоёр талцж аваад тэгээд одоо лоура хийгээл тэгээд лоура тойрсон одоо тэмцэл цаашаа үргэлжилдэг ийм дүр зураг дэлхийн ер нь одоо стандарт болсон шүү дээ. Үгүй юм байна. Тэгэхээр энэ бол бас манай дэлхийн олон улс тэрчгээр ингээ харахаар зэрэг сайн ямар уу явж байгаа тийм дүр зураг харагдаж байна гэж болохоор. За хэний сая консерватив үзэл баримттай гэдэг нь бол одоо ярьж байгаа хийж байгаа үйлээс нь бол бас харагдаж байна. Петр Мажарын бол. За Орбан бол Унгарын үндэсний тэр онцлог, тэр хүчрхэг байдал, тэр одоо national identity гэдэг юм хүчтэй болгож тэр христийн үнэт зүйлийг хамгаалах төлөө тэмцдэг тийм мундаг консерватив байсан. Унгарч ерөөдөө католик шашинтай болсон. Тий, тэгээд нөгөө тий католик шашин гэдэг чинь бас тийм консерватив баггүй. Тий. Одоо протестантуудтай харьцуулахад бол хамаагүй тийм консерватив. Одоо манимитийн одоо реалист үзэлтэй хүмүүс бол католикуудтай их тийм санаа нийлдэг. Ер нь католик юу бол тийм консерватив баггүй. Тэр утгаараа энэ хоёр адилхан тийм юм байна. Хэн бол ер нь тийм язгууртан маягийн хүмүүжлтэй өгшөлттэй хүн байлээ. Мажар бол. За тэгээ 15 оны цагаачлалын хямралын үеэр хэн бол 2015 оны үед болсон цагаачлалын хямралын үеэр хэн Орбан бол тууштай зогсож тэрнийг эсэргүүцэж байсан хүн. Европын холбооны тэр хит либерал даяарчлалыг хит одоо хөгжүүлэх бодлогыг бол эрс эсэргүүцэж тэрнийхээ чирээр одоо ихээхэн тийм дэмжлэг авч ирсэн юм ус төрчүүд. Хамгийн гол нь яг эдийн засгийн байдал онцгүй байгаа. Энэ улсын. За ганцхан Унгарч биш, Европ даяар ямар байгааг бид нар мэдж байгаа. Тийм ээ. Германы эдийн засаг бол бүр илгээрээ хэвтсэн байж байгаа. Нөгөө алдартай Англи улс чинь одоо бүр болохоос. Тэрний намд дотор одоо юу болж байгааг ярих юм бол инээдтэй юм зөндөө байгаа. Ер нь өвгөн Европч нь бол ер нь их уруудж байгаа шүү дээ, тийм ээ. Яг нэг хөгшин Европ гэдэг нэртэй таарсан юм нь бол. Тэгээ одоо мандаж явсан улс тэгэл одоо 500 жил одоо сүрхийн мандал одоо энэ хүрч ер нь бол уруудж байгаа. Тэрэн дотор байгаа Унгар улс бол эдийн засгийн хувьд асуудалтай байх нь бол гарцаагүй. Тийм учраас энэ сонгуул бол ерөөхдөө одоо нэг Орбан гэдэг нэг нөхрөөс гуйдаад нөгөөтг нь цоо шинэ Орбанаар солих ийм процесс явагдажээ гэдгийг хэлмээр юм байл. Ийм юм болж байна. За тэгэхээр баярлж байгаа улсууд бол бас тийм биш юм байх шүү гэдгийг хэлэх хэрэгтэй. Яг л баярлж байгаа улсуудыг эсэргүүцэж яриад байгаа юм биш л дээ. Энэ сонгуул бол үнэхээр тийм одоо хаасаагүй л одоо ийм сонгуул болж байгаасаа гэж бодож та тийм сонгуул болсон юм байна. Аштай юу да тийм ээ? Сайн мэдээ. Энэ олон муу мэдээний дотор. Яг энийх нь үр дүнд нөгөө Словак Унгар гэсэн одоо юу гэдэг нөгөө 20 гаруй хэмжээд нэгдээгүй улс ордууд. За нэгдлээч гэж бодгонгууд бас нөгөө нэг өөрсдийн гэсэн байр суурьтай Европын холбооны орнууд байгаа шүү дээ. Тэгэхээр Унгар бол энэ одоо юу гэдэг статусаас бол хатгалцахгүй. Тийм. Суурнус энэ дээр харагдаж байна. Оростой бол ерөөсөө одоо реалист байр суурнаас харилцаа хөгжүүлнэ. Унгарын ашиг сонирхлыг нэгдүгээр тавьсан байр суурнаас харилцаа хөгжүүлнэ гэдгээ зарлж байна. Эрчим хүчний хувьд бид Оростой харилцаагаа хэвээр хөгжүүлэх бодолтой гэж сон компанид ажил дээрээс гэсэн тэрийг зарлж ирсэн юм. Петр Мажар гэж ямар хүн бэ гэдгийг жоох ярих уу? За тэгье. За ерөнхийлөгч Ф Мадл гэдэг хүний ачхүү. Тэр нь бас нэлээ язгууртан гаралтай моц. Бас нэг тойрон хүрээллийн хүн байж байгаа гэдэг. Яг улс төрийн нөлөөтэй. Сайнаар ярил консерватив үзлээр ярих юм бол одоо
язгууртан гаралтай. За язгууртан гэдэг чинь одоо дашимд хэлэхэд эерэг талын дүр юм шүү дээ язгууртан. Ер нь бол тий. Баян хүнийг л язгууртан гэдэг юм биш. Удам дамжаал ингээд баян ингээд явдаг үнийг язгууртан. Үгний нэг асуудал байдаг л да нөө баян болон чинэлэг хоёрынхаа ялгах бас ялгаж байдаг. Язгууртан гэдэг чинь шүү дээ. Одоо энэ либерал үзлийн эсрэг нөгөө консерватив үзэл дотор юу гэдэг вэ? Олон хүний амьдралыг нуруунд дээрээ тээж авдаг төрийн хүнийг хэлж байгаа. Яг төр даалт хашаагүй ч гэсэн язгууртан байж болно. Тэр хүн төр үндэснийхээ ашиг сонирхлыг нэгдүгээр тавьж олон хүний амьдралыг нуруунд дээрээ тээж авдаг. Үе дамжсан ийм бэлтгэгдсэн ийм хүнийг язгууртан гэж байгаа. Язгууртан гэдэг бол институт ер нь. Тэр тухайн үндэсний эрт дээрээс уламжилж авч ирсэн тийм институт. Тэрэн дотор төрөө авч явах, улс үндэснээ авч явах, нөгөө үндэсний одоо national identity гэх тэр бүх юм хайрлж хамгаалж явдаг тийм мэдлэг нь тэрэн дотор байж. Тэрнийг хүүхдүүд бүр багаас нь 3 настайгаас нь эхлээс ороодог. Ийм бүтэц уламжлал бол консерватив үзлийн одоо суур юм байна. Тэшин дээр Европт бол католик шашин дотор нь явж ирсэн зүйл дээ. Латин хэлийг багаас нь үзүүлээл тэгээд төрийн чин мэдлэгийг багаас нь заагаад явдаг тийм. Гэрийн сургууль гэж нэг юм байдаг. За дашимд хэлэхэд Монголын язгууртнуудын мэдлэг институт бол Европоос хамаагүй илүү өндөр хөгжсөн байсан. За тэр монголчуудын тэр мэдлэг юм чинь Европ руу очиж одоо нөлөөсөн байгаа шүү дээ. Ром энэ төр чинь бол тэр үеэс монголчуудын Атилла хааны үед монголчууд одоо тийм нөлөөж соёлын нөлөө. Тийм. За ийм тайлбар бас хэлэх хэрэгтэй тийм ээ. Бодлогын чигшээ өмнө реалист, консерватив тийм одоо ерөнхийлж гарч иж байна. За бас нэг зүйл Орбаны засгийн газарт хувь зүй сайд байсан хүнтэй гэрүүл байсан юм байна. Эхнэр нь тийм хүн байсан юм байна. Тийм, өмнөх эхнэр. Өмнөх эхнэр дээ. Одоо 2 жилийн өмнө салсан гэсэн үг шүү дээ. 23 онд салсан байна. 3 жилийн өмнө. Юуди туар гэвэл. Тийм. Тэр эмэгтэйгээс салаад одоо шинэ нам байгуулаад энэ төр явсан. Ийм сонирхолтой намттай хүн байна. За бодлогын чигшээ өмнө одоо Европын холбоо одоо тэгтлээ гэж үжирэхгүй. Үндэсний эрх ашиг. Нэгдүгээр. Тэгээ Брюсселийн хүүхэлдээ хязгаарч байхгүй. Иймэрхүү юм ярьж штэ чинь сонгуул юу авж штэ. Кока одоо үнэлгээ авна штэ тийм ээ. Одоо тэр нь өөрөөр хэлбэл 2 Орбан үзсэн юм байна л да. Хүчин залуу 2 тийм ээ. Тийм байна. Тэгэл одоо залуу нь ялсан байна. Шин царай нь ялсан юм байна. Үндэсний консерватизм, сонгодог консерватизм маркийн ийм хүн бай. Би энэ үнийг хэдэн өдөр жоохон уншлаа. Ер нь бол надад бол их таалагдчихэв. Баримтлал нь бол тийм доктортой чинь бид одоо хамгийн түрүүнд юу яригдах вэ гэхээр Европын холбоо гэж нэг бүхэл цул юм гэж бид нар ойлгоод байдаг. Гэтэ эн чинь улс орнуудын л холбоо шүү дээ. Тийм болохоор нөгөө ард түмнийхэн эрх ашиг гэдэг зүйл хамгийн түрүүнд уул тавигдах хэрэгтэй байдаг. За үүнтэй холбоотойгоор жишээл би нөгөө Ирландд байсан гэдэг утгаараа аваад үзэхээр одоо тэр Оргон зүйн холбоотой нөхцөл байдал дээр нөгөө нефтийн өссөн. Гэтэл ард түмний нөхцөл байдлыг ингээд аваад үзэнгүүт тэр чинь бол шууд 100% нөлөөлж байгаа шүү дээ. Одоо тэр дизель, түлш бүх юмных нь нөлөөлсөн бөгөөд миний амьдарч ирсэн хот одоо Корк гэж хот гэдэг тэдний бүх ферм буюу одоо аж ахуйн нэгжүүдийн ажилчид нь бүгдээрээ трактортойгоо гараад томоохон хэмжээний одоо тэр магистралийн зам дээр очиод жагсаал хийчихлээ. Тэгээ трактор зогсоосон байх жишээ. Гэхдээ гол нь Ирландын улс төрчид өөрсдийнхөө улс орны эрх ашиг гэдэг зүйлийг Европын холбоон дээр илтгэхгүй байгааг нэг шалтгаан бас ингээд ард түмний эсрэг хүслийн ийм байдлаар гарч иж байгаа болов уу гэж бас нэг талаар ойлгож байна. Питер Мажарын биш үү? Тэр таалагдж байгаа юмуд нь надад их таалагдав. Энэ католик тэр нэг сонгодог боловсрол чинь бол мундаг байхгүй юу? Одоо манайр бол Будапештийн католик гимназид суралцсан, католик их сургуульд төгссөн. Улс төрийн ёс зүйн болохоор хувь хүний хариуцлага, нийгмийн дэг журам гэсэн тэр католик сургаалыг суур болгох юм байна. Энд чинь л баггүй юу? Ер нь бол. Тэр бас хэд либерал үзлээс шал өөр байгааз. Тэгээ ерөөхдөө илүү консерватив. Тэгээ консерватив тий. Тэгээ төвлөрсөн, шатлан захирах тогтолцоо тийм институцийг дээдэлдэг уламжлалтай ер нь католикууд чинь. Сонгодог консерватизм дээр одоо миний үзэлд их хоёр гэсэн үг. Энэ бол тийм уламжлалыг тууштай хамгаалдаг юм хүн байна. За гэрвлийг дээдэлж үзнэ. Гэрвэл гэдэг чинь хамгийн чухал хүндрэлтний хамгийн чухал институт шүү дээ.
За энэ бүхнээ одоо ярьж юу ясаар байгаа л гарч ирсэн 2023 онд одоо түрүүний ихнээсээ салсан 24 оны ихээр одоо хүүхдийн хүчирхийлэлд холбогдсон этгээдэд ерөнхийлөгчийн өршөөл үзүүлсэн дуулианаар ихнэр нь улс төрөөс гарахад мажар чимээгүй суулгүй ерөөсөө хөдөлж гисэн юм байна. Тэгээд улс төрийн үйл ажиллагаа явуулж гисэн. Тэгээд ихнэрийнхээ эсрэг бол байгаагүй. Тэр одоо хамт явж исэн тэр гэр бүлийнхээ өөрийнхөө эрх ашигын төлөө одоо тэр Орбаны тойрог хүрээлэгчдийн эсрэг босч дэмжиж хэлжээ. За төвийг барьсан одоо голч үзэлтэй консерватив гэж өөрийгөө тодорхойлдог. Европын холбоотой хилцээ хийх одоо өндөр чадвартай, дипломат туршлагатай. Унгарын одоо хэл хязгаар, газар нутаг, үндэсний аюулгүй байдлын асуудал дээр хатуу реалист байр суурь баримталтай гэж. За ийм одоо хүн гарч ирсэн юм байна. Тэгэхээр энэ сонирхолтой бас нэг цоо шин дүр гарч иж байна тийм ээ. Орбаны хувьд гэсэн ерөөхдөө 90 онд бас улс төрд орсон юм шүү дээ. Яг үзэл бодол нь өөрчлөгдсөн байх гэж би боддیں۔ Хэрвээ яг тэр хүний биограф гэж бид нар ярьдаг одоо анх яаж улс төрд орсон тэр замлалыг эхлээд харах юм бол эхлээд илүү тийм либерал бодлого ярьдаг байжгаад сүүлдээ яг засгийн эрхэнд гарсны дараа яг нэг консерватив зүйлийг илүү ярьдаг болсон байх. Жишээ нь 90 онд жишээлбэл анхаарч байхдаа илүү либерал талыг бол барьдаг байсан. Яг үүнтэй бас адилхан байх боломжтой юу гэдэг тухайн үед хэрвээ энэ одоо энэ мэдээлэл одоо гараад эхэлсэн шүү дээ. Одоо Унгарын ерөнхий сайд одоо 16 жил одоо жишээлбэл Виктор Орбан бол араас нь нэлээд сайн одоо юутай дэмжлэгтэй байсан. За Орос талаас нь дэмжлэгтэй, үүнээс гадна Америк нэгдсэн улстай ч гэсэн Трампын үед бол Орбаныг өөрийнхөө найзаал гэж хэлж явдаг байсан. Ингээд аваад зөвхөн дэмжлэгтэй байсан хэдий ч гэсэн энэ сонгуул дээр ялгагдахтаа өөрийнхөө нэг юм үзэл бодлынхаа нэг залуу төрхийг бас нэг гаргаад ирсэн болов гэдэг зүйл харагдаж эхэлчихсэн. Нөхөр бол одоо айхтар гомдол санал юм яриаггүй. Шууд зөвшөөрсөн. За тэгээд ерөнхийдөө сайн сонгуул болжээ гэж одоо сүүлийн үеийн дэлхий дээр болдоггүй болохоо байжсан хуур сонгуул болжээ. Тэгэхээр ер нь хэдүүлээ найдах тавиа цааш хармаар юм байна. Тэгээ Орбан залуу Орбан гарч ирсэн болж таар. Тэгэхээр Петр Мажарт амжилт хүсье. Тэгээд Унгарынхаа сэдвийг үгээр өндөрлөх үү. За тэгээ сэдвийг өндөрлөхөөс өмнө Унгар Монголын харилцааг Унгар Монголын харилцаа түүхэн талаас авч үзэх юм бол би нэг дээр үед Японы айзаасаа сонсч байсан. Настаа хүлдэ. Европоор явж байгаа л Унгарт ороод ирэхээр зэрэг нэг урт амьсгаа аваад ингээд санаа амардаг гинэ. Хар үстэй Аз руу маягийн биднэрт их ойрхон хүмүүс юм л да. Тэгээ ер нь бол гарал үүслийн явд бас манайхантай ойролцоо гэж ярьдаг шүү дээ. Тий. За манай одоо зөвлөлтийн үеийн, социализмын үеийн одоо манай одоо сайн хөрш тийм ээ. Одоо үзэл санааны хөрш. Тэр чинь одоо нэг плакатын усад шүү дээ. Нэг платформын ус байлаа. Тэгээ харилцаа бол маш сайн. Манад Унгарын дэмжлэг тусах зөндөө байдаг. Үйлдвэрүүд байгуулж исэн баг. Би бас тодорхой санахгүй байна. Одоо олон хүн Чехословакийн тим үйлдвэр, Унгарын тим үйлдвэр гэж яг баттай яг нэрийг нь бол санахгүй. Гэхдээ нэг үйлдвэрийн нэр бас байдаг гэсэн. Байдаг тий. Тэгээд тийм мэргэжлүүд манад ажиллаж байсан. Олон хүн Унгарт төгссөн. Одоо хэн биш үү нөгөө их хурлын гишүүн асан Батцандан. Батцандан ч Орбаны шав гэдгийг. Бүр. Тий. Орбан ч их сурвалж багшилж ирсэн. Орбаны лекцээ сонсч ирсэн гэж ярьдیں۔ Гэх мэтлэн манай хоёр улсын харилцаа бол их хөнгө өнцгий түүхтэй. Одоо ч гэсэн ерөөхдөө бас үргэлжлэж явж байгаа Унгарын засгийн газрын тэтгэлэг гих мэт маягаар ч үүнээс гадна гэрэт ажилчид бас Унгар руу их явдаг болсон байна зүйл. Зөв. Тэгээд тийм бас байж таа. Тэгэхээр биднэрт ер нь ээлтэй улсуудын л нэг. Тэгэхээр энэ харилцаа улам гүнзгийж таараа. Тэгээ шинэ сайн сонгуул хийсэн юм байна. Тэгэхээр бид нар энийг анхааралтай ажиллах ёстой. Тэднээс суралцах ёстой. Сая өөрөө хэллээ. Виктор Орбан эхлээд бол либерал хүн байсан. Сүүлд консерватив. Яг л ийм маягаар бид нар явах. Энэ бол зөвтэй өөрчлөлт байхгүй юу? Би ч бас яг тийм залуухан байхдаа 30 жилийн өмнө чинь либерал. Энэ насны онцлог байдаг юм. Насны онцлог юусоо биш. Энэ мэдлэгийн дэвшил. Тэгэхээр наснандаач биш ерсэн. Нас мэдээж байж, нас гэдэг чинь том боловсрол шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр боловсролын
дэвшил гэж би бодож байгаа. Либерал гэдэг бол коммунизмтай ерөнхийдөө адилхан Нэг талаараа. либерализм. Тий. Энэ хоёр хоёулаа төрийг үүсгдэг. Тэгээ хоёулаа тийм универсал юм ярьдаг. Тий. Универсал юм чинь ер нь байх боломжгүй юм шүү дээ. Энэ ялангуяа функц нэмэгдэх тусам эвдрэх магадлал нь маш өндөр. үндэстэн болго өөр өөрийн л онцлогоор л Хөгж гисэн. яаж гинаад явах хэвээр тийм ээ. Хэн нэгний дуурайж тийм ээ. Ингээд бусдыг дуурайж авах гэж юусоо байхгүй. Хэдэн мянган жил амьдарч ирсэн тэр өвгдөө эцгийнхээ сургаал тэр газар нутагта таарсан соёлууд эдэлжил амьдрын нөхөөс биш. Нэг тийм универсал юм болоо тэрийг шүтэл, нэг измийг шүтэл, тэрний дагуу явна гэж өстой баг. Бид нар тэгэхээр хоёр том одоо 100 гаруй жил чинь бид нар хоёр том измийг туулаад авчлаа шүү дээ. Тэгээ өнөөдөр зогсож байна. Либерализм гэдэг чинь нөгөөдгөөс ялгаагүй юм байсан юм байна гэдгийг цөөхөн болж хүмүүс өнөөдөр ойлгосон юм байна. Ойлгоогүй улс төрч их байгаа нь харамсалтай. Ааха. Би яг тэр либерал болон консерватив. За консерватив бол илүү тийм нөгөө бат суурьтай нэг юм уламжлалт зүйл яригдаад байгаа шүү дээ. Тэгэхэд зүгээр хувь хүндээ юу гэж боддог вэ гэхээр энэ либерал үзэл баримтлалыг хэрвээ аваад үзвэл хөвчлэн яг юм нас залуугийнх байт юм болоо гэж ойлгодог гэсэн. 20 гарчаад ялангуяа нөгөө нэг их сургууль төгсчингүүд хүн чинь нэг юм өөрийгөө доктор профессор мэд ингээд олон улсын сэдв мэдээр ингээд ярьдаг байжгаад гинт ингээд амьдралтаа нухлагдаад ирэхэд яг ингээд орчин байдалтайгаа танилцаад ирэнгүүтээ илүү консерватив болдсон болоо гэж зөвхөн хувь хүнээрээ зүгэж боддог л байсан. Магадгүй гэхдээ тэр нь бол насандаа байгаа юм ерөөсөө биш. Нас гэж өөрөө боловсрал учраас боловсролынх нь хэмжээ нэмэгдэж байгаа л гэсэн үг. Тэр универсал яриад байгаа юмнууд чинь шүү дээ. Одоо жоо хийсвэр байхгүй да. Хийсвэр тэгээд бодит байдлаас практик гэхээс илүү онол тал. Тийм онол тал. Тэр бол сонсоход бол сайхан. Одоо таарахгүй юм байна, болохгүй юм байна гэдгээ харуулчлаа. Ерөнхийдөө энэ барууны өрнөдийн 500 орчим жилийн чинь түүх одоо ерөнхийдөө либерализмын түүх гэсэн үг. Протестант одоо суурьтаа тэгээд энэ юм одоо хүн төрөлхтөн ерөөсөө урд хожид байгаагүй тийм том дэвшилд хүрч ирлээ. Үзэл санааны явж гисэн. Энэ бол ингээд бүх газар таарах ёстой гэж сурталчилж явсаар байгаад мухардалд ороод тэгээ барууны нийгэм чи одоо мухардалд ороод уруудаад бөөн асуудалтай болчихсон. Тэрийг бид нар ярьдаггүй л болохоос ш. Тэгэхээр одоо бид нар тэрийг эртхэн шиг ухаарад өөрсдийнхөө нийгмийг өөрсдийнхөө консерватив замаар л бүтээх тэр ажлаа хурдсахмаар байгаа юм. Тэр олон измүүдээс татгалзах хэрэгтэй. Гэтэ мэдэх хэрэгтэй мэдээж тийм мэдчих хэрэгтэй. Мэдгүйгээр хоосон гэж болохгүй. За Унгарын ерөнхийдөө сэдвийг хоёулаа ингээд энэ байдлаараа дуусгая. Унгар Монголын бас сүүл нэмж хэлгээд энэ Blue Moon гэж байдаг. Тэр дотор Унгар элчин байдаг санагдаж байна. Тийм. Офис дотор байдаг санагдаж байна. Тэгээд энэгээр дуусгая. Тийм, хотын төв. За тэгээд ерөнхий бидний ярих сэдв бол угаасаа ойлгомжтой. Ойрох дорнодын нөхцөл байдлаа бол хэдүүлээ ярив. Яг тэр нөө 2-7 оны гал зогсоо шийдвэр гарсан. За үүнтэй холбоотой хоёулаа ч ус уулзаагүй 7 хоног болсон байна. 7 хоногийн хугацаанд юу болсон бэх нөгөө Исламабад дахь уулзалт. Америк нэгдсэн улс бол Ираны уулзалт болсон. Яг үр дүнгүй уулзалт болохыг боллоо. Гэхдээ ямар мессеж бас үгүй. За тэгээд ер нь энэ дайнд хэн ялах чиглэл рүү орцсон байна. Эсвэл ялагдаж байна. Ямар нэгэн байдлаар хоёр хүүхэд зодолтлоо гэж боддог. Нэг нь зодоод нэг нь зодуулдаг шүү дээ. Тэгэхээр хоёр тал бол хоёулаа ялтаа ингээд 2-7 хоногийн гал зогсоо шийдвэрлэлээ хэлсэн. Америк нэгдсэн улсын хувьд бол нэг ормозын хоолойг нээчлээ. Тийм болохоор бидний ялалт гэж зарласан. За Ираны хувьд бол 10 заалтгүй шаардлагыг Америк нэгдсэн улс хүлээж авлаа гэд өөрсдөө ялалт гэж зарласан. Яг хуу фактн дээрээ суурлаад үзэнгүүт хоёулаа ялалт мөн л дөө. Гэтэл эн чинь дайн явагдаад шүү дээ. Нэг нь ялаад нэг нь ялагдах хэрэгтэй байцтэй. Энэ талаараа хэлээ ярилцъя. За яг ингээд Америк нэгдсэн бол асар хүчрхэг болсон. Дэлхийн жанжлагч өрөө 1945 оноос хойш бол дэлхийг үнэмлэхүй байдлаар жанжилж ирлээ. Тэгээ 90 оноос хойш бүр газуурсан. Өчнөө олон дайн хийлээ тийм ээ. За Югославиас авах бол Ирак, Афганистан гэж. Тэгэл ойролт орнд тэгэл ингээд ирсэн. Одоо дэлхийг чинь дуртай газар очивол хүү холдноор нь алан хяддаг тийм ээ. Тэгэл том пуужингуудаараа зүгээр ингээд алан хядлагч хийгээл ингээд дайны чинь үнний төлөө, шударгасны төлөө явж гин гэлээ. Хамгийн гол нь хүний ирэх гэдэг зүйлээр их дайрж орж ирдэг. Тэр нь бол тийм биш байсан л да тийм ээ. Яг тэр бол зүгээр л одоо дээрлэхүү одоо их гүрний л бодлого байсан. Бид нар энийг бүр амар үзэн ядаад шөөмлөх хэрэгс хэрэггүй тийм ээ. Бодит байдал нь тэр дүр зургийг л боддоор нь ярих хэрэгтэй. Америкийн нэгдсэн улс бол тийм байдалтай явж ирсэн. За яг одоогийн Ираны энэ дайн дээр юу болж байгаа нөхөр зэрэг ялагдаж байна гэдэг.
дайныхаа хувьд шүү. Байлдааныхаа хувьд, тулдааныхаа хувьд ялгагдаж байна гэдэг. Тэг ялж чадахгүй гэдэг. Энэ цэргийн мэргэжлүүд ингэж үзэж байна. За тэгэхээр энэ ямар учиртай юм гэдгийг яриа. Тэг энэ дайнд одоо цэрэг энэ дайнд ялагдсанараа Америкийн нэгдсэн улс сүнчин гэдэг юм уу урууданд бүр уламд ороотоод ингээд байхгүй болно гэсэн юм бол мэдээж байхгүй. Тэр хүчрэг байдалд нь энэ дайн бол нэх нөлөөлөхгүй. Энэ чинь асар хүчрэг баян чинэлэг ийм улс. Одоо бол дэлхийд нэгж явж байгаа эдийн засгийн үзүүлэлтээр. Тэр нь бол одоо нэг барагдгүй 30 40 жил 50 жил үргэлжлэх бах. Тэр байр суурь харьцангуй ингээд харахаар зэрэг. Яг энэ дайн цэргийнхээ хувьд яагаад ялагдсан бэ гэдгийг жоо анализ хийж үзье. За мэдээний булан орчод яг энэ сэдвээр үргэлжлүүлээ. Спутник Монгол 92.5 радиотой хамтдаа байгаа эрхэм сонсогч та бүхэндээ баярлалаа. За бид бүхэн жаргах нарийн нэвтрүүлгийнхаа зочинтой болон өргөж байна. Өнөөдрийн манай зочноор Евразийн стратеги судлалын хүрээлэнгийн захирал доктор Буян Цогтой өргөдөө оролцож байгаа. За тэгэхээр эхний ээлжинд маш сонирхолтой одоо яриануудыг ярьлаа, өнгөрийн талаар ярьлаа. За ер нь одоо ингээд олон улсын нөхцөл байдлын талаар бид бүхэн орой бүр шин зочтойгоор хүргэж байгаа. За өнөөдөр тантай ярилцах дараагийн сэдэв бол энэ Ираны дайнд Америкийн нэгдсэн улс ер нь ялагдаад байгаа юу гэдэг асуултыг асуугаад яриа өргөжлөлээ. За тийм ялагдж байгаа гэдэг тийм өнцөг байна. За тэр үүднээс тэр өнцөг нь ямар асуудлуудад ингэж гарч ирж байна те. За тэр ялангуяа цэргийн том мэргэжтнүүд тэгж дүгнээд байгаа. Тэгэхээр цэргийн хувьд ялагдж байна гэдэг. Дайны хувьд, тулдааныхаа хувьд ялагдж байна. Тэгээд ялах шанс байхгүй. Бидний сонсоход бол жирийн хүмүүс ингэ сонсоход нөгөө мундаг Америкч яагаад ялагдж байгаа яадаг вүлээ. Нөгөө мундаг Израильч яагаад ялагдж байдаг вүлээ гэж асуулт тавихаас өөр аргагүй тийм ээ. Тэгэхээр энэ юу болж ийнү гэхээр цэргийн том уналтчид ингэж ярьж байна. За 90 онд үндсэндээ зөвлөлт холбоод ус нураад тэгээ ганцхан Америк гэдэг хүчрэг улс дэлхий дээр одоо үнэлгөөж анжилагч улс болоод ингэж гараад ирсэн. За тэр цаг үеийг хүртэл 45 оноос хойш 50 оноос хойш хагас 100 жил явж ирсэн нөгөө хоёр их том гүрний хоорондын сөргөлөөр чинь байхгүй болсон. За дэлхийн хамгийн хоёр хүчрэг том зэвсэгтүүчин арам бие биенээ халаагаал байнгын тийм хөгшүүртэй байдалд явж ирсэн юм шүү дээ. За тэр ингээд дууссан чинь Америк ганцаараа ингээд хүчрэг том аримтай. За одоо яах вэ гэсэн чинь одоо хариу үйлдвэс нь үг хэлэх, цор хийх, өөртөө тулдах тийм ус байхгүй болсон юм. Дэлхийд дээр тийм хүчрэг арим байхгүй. Зөвлөлт хуудас чинь нурж өнөө тэр зэвсэг нь үндсэндээ арим хэд дахин сулраад эдийн засгийн өдрөөр илгээрээ хөвтөд ингээд явчихж байгаа учраас ямар ч одоо тийм хариу Америкт өсөлтгүй болчихлоо гэсэн. Тэгээ яасан бэ гэхээр цэргийн номлолууд нь өөрчлөгдөж гисэн. За тэр Америкийн тэр хүчрэг арим чинь хинтээ юутай байлдах вэ гэхээр террорист маягийн бүлгэллүүдтэй одоо байлдах тийм юм руу орж ирсэн. Тэгэхээр тэрэндээ тааруулаад цэргийн номлолоо өөрчилж хэлжээ. Тэгэхээр тэнд юу болж исэн бэхээр яг дайнуудыг бол хийсэн. 90 оноос хойш зөндөө олон дайнууд хийсэн. Тэр дайнууд нь үндсэндээ шоу маягийн. Одоо Иракийн дайн гэдэг чинь тэрнийг баг CNN-ээр ингээл баг real time-аар гаргаал, телевизээр гаргаал ингээд шоу маягтай ийм том дайнууд болж исэн. Тэгээд тэр зэвсэгтүүчинд бол тэр Америкийн армид бол одоо өөрсдийгөө нэг бид бол тасарцсан гэсэн бодол байсан болохоос биш эрэл хайгуул хийж шинээр одоо шин зэвсэг бүтээх, шинээр онол тактикийн асуудлаа босруулах гэдэг юм дээр нэлээд хойрог байж л дээ. За гэтэл нөгөө талд юу болсон бэ гэхээр зөвлөлт хуудас ус 2000 оноос эхлээл сэргээд эхэлсэн. За хятад байна. Эдийн засгийн сэргээл ихсэн одоо хүчрхийлэл ихсэн тэр хэрээрээ зэвсэгтүүчнээ арма хүчрхийлэл зэрэгээ хүчрхийлж ихсэн. Тэгэхээр яг үгээр Америкийг хардаг тийм ээ. Америкийг хараад бид нар Америкийг одоо энэ одоо яаж сөрөх вэ? Яаж одоо Америкийн тэр пуужингийн хамгаалтуудыг давах вэ? Яаж тулдах вэ гэдэг дээр толгоогоо одоо шахаж авахж толгоогоо зарцуул ажиллаж ихсэн байл та. Тэр хоёр ийм өөр хэлбэрийн дүр зураг байжээ. За энэ явцад Орос, Хятад, Иран гэх мэт улсууд бол шал өөр сэтгэлгээгээр асуудалд хандаж цэргийн шинжилтүүдийг явуулж ирсэн. За Америкийн талд, Израилийн талд бол ерөөдөө зогссон. Ялангуяа Израиль бол террористуудтай байлдах нэлээд тийм одоо партизаны дайн гэж хэлдэг. Тиймэрхүү дайнуудад гарсан маягтай гар юмаа хөгжүүлжсэн байна. За Орос улс бол одоо бид нар мэднэ
хэд дууны пуужин, гиперсоник пуужин гэдэг чинь хамгийн анх гаргаж ирээд үйлдвэрлэлд нэвтрүүлээд одоо дайндаа ашиглаад ингэж явж байгаа. За бусад одоо төрлийн юм дронууд Иран гэх чинь дроноор тэргүүлсэн. Бусад усууд гэсэн явж байгаа л та. Иран бол дэлхийд одоо дрон технологиор тэргүүлсэн тийм ээ. Маш үн. За гэтэл нөгөө юуны Израилийн нөгөө төмөр дээвэр гэж хэлэгддэг нөгөө хамгаалтын систем байна. За тэрнийг яаж нэвтлэх вэ гэдэг юмыг Иранууд хамгийн түрүүнд бодсон байх чинь. Оросууд ялуу Орос Иран хоёрын хамтын ажиллагаа юм шиг байна. За ийм хандлага одоо гарч ирсэн. За энэ Украины дайн дээр ил болсон. Украины дайн эхлэхдээ танк хэрэглээл тэгэл уламжлалт хэлбэрийн юмнууд ажиглаж ирсэн. Гэтэл ингээл харахад ерөөс удахгүйгээр шинэ үеийн дрон гонсон. Тэгээд артиллери гонсон. Тим дайн болж хувирсан. Хоёр тал. За энэ байдал дагаад нөгөө тактик онлын хувьд яг дайны гардаж хийх тэр тактикийн онлууд нь өөрчлөгдөж байгаа. За энэ бол Украины дайн дээр ч Ираны дайн дээр ч одоо явж байгаа гэсэн. За энэ байдлаар ингээ харахаар зэрэг Америкийн зэрэг зэвсгийн одоо технологи бол хоцрогдсон гэсэн. Онлын хувьд ч тэр технологийн хувьд ч тэр хуучнаараа их асар том одоо хүчрхэг зэвсгүүд нь байгаад идэг. Яг байлдаан болохоор зэрэг шал өөр байдал үүсэж ш тэр бид нар ажиллаж байна. Одоо нэг жишээ хэлье. WhatsApp гэдэг нэг нохоо зодонч байсныг та нар санах уу? Хэдэн жилийн өмнө манай Сумья базартаа барилж ирсэн да. Токиод тийм ээ. WhatsApp гэдэг амар мангар тийм 2 м 50 см ч юм бараг тийм өндөр нөхөр 2 м 30 ч юм уу. Мангар том амтан байгаа. Тэгэл барилддаг. Тэгсэн тэр нөхөр яадаг. Тэр нөхрийн онцлог нь юу гэхээр зэрэг шүү дээ. Өөрөө зодуулахаараа нэг жоохон хариу зодонд цогт давангуудаар ирээсэ. Цогт даадаггүй тийм том амтан чи. Хүчрхийн хувьд бол хүчрхэг. Барьж аваад ах юм бол хэнийг ч нухчихна. За Америк бол нэг тиймэрхүү болсон гэсэн үг. Яг би тэгээ цаашаа явахаас өмнө асуугаад цэргийн хувьд одоо иймэрхүү байгааг одоо судлаачид судлаа гаргаад байна тийм. Гэхдээ нөгөө нэг юм нэг одоо Дональд Трампын хувьд бол нэг тийм бас төржилт нь айгүй тийм стратегтэй амар тийм одоо хүчтэй юм шигээр нийгэмд нийтэд ил болдог хүчтэй мэдэгдлүүдийг үнэн удлаад мэдэгдэхгүй гаргадаг тийм. Энэ нь ер нь хэр цаашдаа явцтай вэ? За энэ Трампын тэр одоо тэр шин чанар нь одоо энэ дайн дээр улам их ширвэсэж байгаа үз. Улам хүчтэй илэрч байгаа. Одоо хүүнийг рүү буцаана гэх мэтчлээ өгнүүдийг хэлээд байгаа. За тэр нь болохоор яг нөгөө энэ ялгдж байгаатай холбоотой юм байна. Ялгадаад ирэхээр чинь хүн чинь одоо сэтгэл зүйн хувьд бол доктор байдалд орно доо. Тэр байдал нь илэрч байгаа юм байна. Ер нь барьцаалдаад байгаа гэсэн. Барьцаалж байгаа гэсэн. Тэгээд тэр нэг шинж одоо нэг одоо нотлогоон болж байгаа юм да. За тэгээд энэтэй холбоотой нэг цэргийн нэг ойлголтыг тайлбарлаж хэлье. Хамгаалалт ба довтлогоо гэдэг юм хоёр ойлголт байдаг. Defense and offense гэдэг. За энэ хамгаалж байгаа тал нь давуутай байдаг үе байна. Довтлож байгаа тал нь давуутай үе байна. Бас байна. За энэ бол ингээд түүхийн явцад энэ хоёрын одоо юу гэдэг тэнцвэр өгөө аваа ингээд өөрчлөгдөж ирсэн. Дээр үед одоо бол энэ хоёрын одоо тэр тэнцвэр уламжлалт ойлголт нь бол өөрчлөгдөж байна. Дээр үед яасан довтлогоо давмгаасан тийм үе гэж байсан. Одоо бол хамгаалалт давмгаалаад байгаа юм. Хамгаалалт давмгаасан үе гэж бас байсан. За тэгээд хамгаалалт давмгаасан үед болохоор хамгаалж байгаа тал нь бол илүү удаа давуутай байдаа гэх тийм үе байсан. Тэр үед болохоор дайны тоо цөөрнө. Довтлож байгаа тал нь илүү давуутай гэхэр зэрэг дайн илүү тийм хүчтэй одоо хүчтэй улсууд бол дайн хийх байдал руу ордог. Дайны тоо өсөж нэмэгддэг тийм байна. За дундад зүүнний үед бол хамгаалалт давмгаалж ирсэн юм байна. Тийм ээ. Гэтэл дайн багал байж л дээ тэр үед. Тэгжээтэл дайр их буу гарч ирснээр довтлогоо давмгаалж гисэн. За үүний үр дүнд чинь Европт одоо тэр үндэстэн улсууд гэдэг чинь nation state гэдэг бүрэлдэж бий болоод өчнөө олон улсууд бий болоод тэгээд нөгөө үндэстний бүрэн эрх гэдэг юм бий болоод нөгөө Вестфалийн гэрээ энэ чинь байгуулагдаад ингэж явж байгаа. За энэ олон улсын харилцаа гэдэг юм чинь хүчрхэг болж байна тийм. Олон улсын харилцааны цэрэг стратегийн нөлөө гэдэг юм чинь
одоо суур юм шүү дээ. Тэгэхээр энэ хүндрэлтэн дээр их буу одоо хэрэгжилж ирснээс болоод ийм том өөрчлөлтүүд гарч ирсэн. За хожим дэлхийн 1-р дайны үед довтлогоо давмгаа гэж одоо эндүрч байсан тал байгаа. Яг бодит байдал дээр болохоор хамгаалалт давмгаа болж исэн байна. За тэгээ дэлхийн 1-р дайн одоо нэлийн сонжирсан. За тэр үед чинь бол одоо бид нар кинон дээрээс мэднэ. Нэг шуудуу нуувчинд дайн чи яг л тэрэн дээр болдог байлаа шүү дээ. Хамгаалалт гоолсон тийм байсан. За тэгээд дараа нь довтлогоо давмгаа хэлбэрлүү шилжиж гисэн. Тэр нь дэлхийн 2-р дайн. Гитлерийн тактикууд, Оросын Сталины стратеги өөрчлөгдөж гарч ирсэн гэдэг довтлогоо давмгаасан юм уу байсан. За ингээд явж байгаад хүйтэн дайны үе болсон чинь эргээд хамгаалтын давуу талтай болж гисэн. Өөрөөр хэлбэл ээлжлээд байна шүү дээ. Тийм ингээд технологиод агаад ингээд байдал өөрчлөгдөж байна. За юу цөмийн зэвсэгтэй болчих юм бол дайн ер нь болоогүй. Цөмийн зэвсэгтэй улсууд хооронд хоёр их гүрэн Америк зөвлөлт хоёр ингээд хоёулаа цөмийн зэвсэгтэй. Тэгээ яг нэг хэсэг цөмийн зэвсэг номлолноос өөрчлөгдөд цөмийн зэвсгийн хойноос улаарын хөөсөлж байсан үе байгаа. Хоёулаа 10,000 орчим одоо цөмийн цэний хуршуутай болоод бие биенээ одоо давахын тулд ингэж явж. Гэтэл юу болсон бэхээр зэрэг тийм их одоо тооны олон тооны цөмийн зэвсэг одоо үйлдвэрлэгч тийм цөмийн зэвсэгтэй байх шаардлагагүй юм байна. 200-300 орчим байхад болох юм байна. Яагаад тэгэхээр зэрэг тэр их олон цөмийн зэвсэг чинь хэрэгж дуусна гэж байхгүй. Хэрэгж дуусахгүй өмнө нь бүгдээрээ сончих юм байна гэдэг юм их хожоо ойлгож ирсэн байх жишээ. Тэгэхээр хүйтэн дайны үе бол хамгаалалт голсон ийм үе байсан. За одоо бол бас энэ өөрчлөлт ирж байна. Дрон, пуужингийн хямд технологи үүсээд одоо пуужин одоо GPS ашигласан хямд пуужингаар наривчилсан бүр оновчтой цохилт хийх боломжтой болсон. Дрон бас тийм болж ирж байна. За ингээд энэ болж байгаа энэ хувьсгал байна шүү дээ. Энэ дроны хувьсгал тэгээд одоо өндөр технологийн энэ хувьсгалыг ухаалаг болоод байна шүү дээ. Ухаалаг болж байгаа. Энэ байдлыг их гүрнүүд ялангуяа Америк өөртөө тийм сайнаар тусгаж тэр давуу талыг бий болгох чадаагүй тал одоо яг энэ дайны үеэр илэрч байна. Тэгээд хоцрогдсон гэж яригадаад байна. Тэгээд хоцрогдсон гэж. Тэгээ яг энэ Ираны дайн дээр энэ нь бол илүү тод илэрч гарч ирлээ. Тэгээд үндсэндээ Америк бол ялагчлаа. Одоо яг тэр дайныг эхлүүлж байх үеиг шиг тийм том ярьж ширүүн довтлогоонуудыг хийж чадахгүй болсон. Энэ чигээрээ явах юм бол одоо зэвсгийнхэн нөөц одоо сум зэвсгийн нөөц нь бол дууснаа. Ер нь бараг дуусах талд орцсон. Маш хүнд байдалд орно. Дуусах талд орцсон учраас Японоос сум зэвсэг татах, Солонгосоос бас холбоотнуудаас татах гэсэн орлого хийсэн. Тэр нь бас бүтээгүй байж байгаа. За ийм байдалтай тэг энэ эцэст ингээд үнэт хэлэхэд энэ дрон Украины дайнд интернетээс ингээд харахад юу болж байгаа нөхөр хамгаалалт довтлогоо гэдэг тэр ялгаа баг байхгүй болж ирж байна. Хоёулаа яг адилхан технологиор Украинд гэхэд чинь хот дотор байлдаан болж байна. Нуувч бол ухахгүй. Довтлож байгаа тал нь бол олон технологиор довтлохгүй нөгөө дроноор л байлж байгаа гэсэн. Юугаар одоо үзэлцэх вэ гэхээр зэрэг нэгдүгээрт зэвсгийн нөөцөөрөө хэн илүү их дрон хэрэгжилж гэнүүд тасралтгүй довтлож гэнүүд тийм ээ. Бас стратеги тактикийн номлолоор ялгадах үзэлцэх тийм ялгаагаар. Тэгэхээр цаашдаа бол хамгаалалт довтлогооны ялгаа бараг нэг шуумн дээр гараад ирсэн ижил гарч төвшнөөс болохоор юм байна уу? Ийм болж ирж байгаа юм байна гэж хэлж болохоор. За тэгэхээр ийм нэг цэргийн хувьсгал болж байна. Энэ хувьсгалд Америкийн нэгдсэн улс нэлээд хоцрогдсон байдалтай, Израиль бас хоцрогдсон байдалтай. Юуг бол Израилийн нөгөө алдартай төмөр дээвэр гэдэг тэр хамгаалтын системийг өнгөрсөн жилийн 6 сард болсон 12 хоногийн дайн, 12 өдрийн дайн гэдгээр иранчууд давж чадсан. Энэ дайн дээр мөн ялгаагүй. Хэдэн зуун ширхэг маш хямд одоо пуужин юугаар дроноор буудаад нөгөөс хамгаалтын системийг паникт оруулчихад араас нь жинхэнэ хүчтэй буужингараа хараад тэгээ байгаа онох ийм тактикаар үндсэндээ Израилийг бол
одоо хамгаалтын системийг үндсэндээ ажиллагаагүй болгочихж байна гэсэн үг. За тэгээд бид нэр өмнө нэлээд хэдий удаа ярьсан. Оёрт орнуудад байгаа Америкийн 13 цэргийн баазыг радарын систем энтертэй цогцолд өгөөд ерөнхийдөө байхгүй болгоцсон. Тэгээд зэрэг цэргийн хувьд бол ингэж ялгаж байгаа ийм сул байдалд орсон үн юм байна. Тийм учраас одоо Трамп бол том одоо мэдээллүүдийг улам их хийж байна. Тэгээд тийм ч учраас нөгөө 14 хоногийн гал зогсоогоод гэрээг эхлүүлжээ. Гэхдээ гэрээний юу бол нэг тийм одоо амжилттай болохгүй байгаа. Өөрөөр хэлбэл Трампын бодсноор болохгүй байгаа хаа. Тэгээ өнөө маргааш бас хэлж байгаа юм шүү дээ. Дахиад сэргийж байгаа гэж. Тэгэхээр цэргийн хүч нь хүчтэй байж иж тухайн одоо гэрээ хилцээр хийгч этгээд нь илүү давуу талыг олдгоо. Тэгэхээр Америк маань тийм байдалд биш юм байна. Биш байна тийм. Тэгэхээр хэр зэрэг одоо энэ хугацаанд энэ гэрээ хилцээр үргэлжилж хоёр тал одоо зохицох нь гэдэг бол асуудыг дэмжих хэвээрээ л байна. Таныг за энэ сэдвийг хоёул ингээд ер нь хаах гэж байна. Таныг ярьж байгаа хооронд бас нэг юм бодогдчихлоо. Яг л нэг сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байгаа юм шиг хамгаалалт давталгоо үргэлжилдэг. За хамгаалтыг устгасан тохиолдолд бол одоо бол ер нь хүмүүс их нэг барьц алддаг л та. Яг одоо сагсан бөмбөг тоглож байгаа хүмүүс юм. За хоёул дараагийн сэдв рүү оръё. Ер нь энэ их гүрнүүдийн сөргөлдөөн жанжиллын төлөө хөрсөлтөө гэдэг нэг юм яригдаад байгаа тийм. Энэ талаар бас таад илэрхийлэн мэдээлэл өгвөл. За тэр одоо энэ дэлхийд болж байгаа юм чинь үндсэндээ л их гүрнүүдийн хоорондын дайн. Тэгээд юуны төлөө дайн бэ гэхээр зэрэг жанжиллын төлөөх дайн гэдэг. Аха. Жанжил гэдэг нь жанжил гэж юу хэлээд юм гэхээр англиар хежемони гэдэг ба шүү дээ. Тэгээд жанжилгч улс нь Америк. За эрх мэдлийн төлөөх дайн болоод байна шүү дээ. Одоо жанжилгч гэхээр жанжил гэсэн үг байна шүү дээ. Жанжилтай одоо өөрийнхөө үзэл бодлыг тулгаж чаддаг. Өөрийнхөө л одоо эрх мэдэлд ор байлгахыг хүсдэг. Өөрийнхөө үзмжээр дэлхийг удирдах чаддаг тийм улсыг л жанжлагч улс гэх нэ. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс бол 45 оноос хойш дэлхийг жанжилж ирсэн тийм ээ. Одоо энэ жанжлах байр суурь нь ганхаж эхэлжээ. Тийм учраас дайн болоод байна. За тэр жанжлах байр сууриа хэвээр хадгалах сонирхлоор дайныг үргэлжлүүлж байна. Украины дайн мөн ялгаагүй. Өөрт нь л Америкийн нэгдсэн улсад л ашигтай байдлаар тийм ашигтай байдлыг үүсгэх гээл дайн хийгээд байна. Тийм байдлыг үүсгэж байна бас тодорхой хэмжээнд. Сул талч бас үүсэж байна. Ираны дайныг бас тэрнтэй холбож үүсэж болж байна. Ер нь тэгж тайлбарлаж байгаа шинжээчнэр байна. За тэгээ энэ ямар учиртай вэ? Ер нь бол хүчтэй л одоо өөрийнхөө үзэл бодлыг тулгадаг. За тэгээд жанжлагч болдог. Америкийн нэгдсэн улсын жанжилтаа хэн одоо хамгийн түрүү өрсөлдөж байгаа нөхөр зэрэг хятад улс. Хятад улс бол тийм ч учраас их гүрнүүдийн одоо юу гэдэг нь шүү дээ тийм. Сөргөлдөөн гэж хэлээ. За энэ жанжил гэдэг юм чинь мөнхөд ингээл жанжилын төлөөх сөргөлдөөн гэдэг бол хүн төрөлхтний түүхийн явцад товтон үргэлжлэжсэн. Их Монгол улс дэлхийг тухайн үеийнхээ дэлхийг бүхэлд нь эзлээд жанжилаа тогтоож исэн. За тэр бол бас хэдэн 200-300 жилээр яригдана. За тэрний нөлөө бол бас их. Тэрний дараа гарч ирсэн нь бол Англи одоо ерөнхийдөө барууны одоо сэргэн мандал тийм ээ. Барууны одоо жанжил гэдэг юм чинь Англо-Саксоны жанжил. Одоо дотроо түүхийг харах юм бол олон улс бий л дээ. Одоо Испани, Португал, Франц, Англи, тэгэл Америк гэдэг ингэ явж ирсэн. Тэгээ энэ жанжил гэдэг юм чи яаж явагддаг юм бэхээр үндсэндээ л хүч. Тухайн улсын хүчээс л хамаардаг. Хүчтэй улс нь л дэлхийг одоо жанжлах тэр байр суурийг эзэлж чаддаг. За 1945 онд Америкийн нэгдсэн улс дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 50% эзэлж ирсэн. Тэр асар хүчтэй улс ууз. Тэгээ Орос улс бол яг 45 онд бол 10-аас 12 45 оны үед бол 10-аас 12% дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10-аас 12% эзэлж байсан. Хятад улс бол дөнгөж 4% тухайн үед. За энэ цаг хугацааны аясаар энэ харьцаа өөрчлөгдөж ирсэн. Тэгээ Америкийн нэгдсэн улс чинь дэлхийн бүхэл бүтэн 50%-ийн дотоодын нийт бүтээнийг эзэлдэг байсан чинь 35 болоод 30 болоод тийм ээ. За ингэж явсараад одоо бол нэг 24-5 орчим хувь байна гэж байна. Энэ номинал утгаараа тий дотоодын нийт бүтээгдэхүүн.
Хятад улс бол хүчрэгжээд байгаа гэсэн. Яг бодит утгаар нь авч үзэх юм бол бас өөр. Энэ харьцаа бол бас их өөр. Энэ чинь үгсгээр Америкийн нэгдсэн улсын хүч харьцангуйгаар ингээд сулраад байгаа юм. Харьцангуйгаар хүчтэй байж ижил бусдыг тэр бусд улсыг жанжлаад тогтооно гэсэн үг тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо өөрсдөө нь өрсөлдөж улсууд гарч иж байгаа учраас энэ байр суурь нь суларч байгаа юм. За худалдан авах чадварын одоо харьцаа, худалдан авах чадварын паритет PPP гэдэг одоо хэмжүүр байдаг. Тэр хэмжүүрээр авч үзэх юм бол Америкийн нэгдсэн улс Хятад хоёрын одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийг харьцуулж үзэхлээр Хятад аль хэдийн Америкийн нэгдсэн улсаас илүү гарцсан. 2016 оноос эхлээд тийм болсон. Тэгэхээр зэрэг яг бодит худалдан авах чадвараар нь авч үзэхлээр зэрэг Хятад өнөөдөр дэлхийн 1 номер улс болсон. За тэгээд Америкийн нэгдсэн улсын тэр жанжлах байр суурьтай Хятад улс өрсөлдөж байгаа. Сөргөлдөж байгаа тийм ээ. Тэгэхээр тэр байр суурийг нь үндсэндээ хүссэн хүсээгүй булааж авах. Жамтаалда ус ингээд хүчрэгжээд ингээд яваадах юм бол энэ чигээрээ хүчрэг тусмал тэгэл явна. Энэ хоёр улсын хооронд одоо гол өрсөлдөөн болж байгаа. За дараа нь Орос гэж улс байна. Тэгээд үндсэндээ Америк, Хятад, Орос гэсэн 3 их гүрэн өнөөгийн дэлхийд ирэх одоо жанжлын төлөөх сөргөлдөөний гол тоглогч нар болчиход байгаа. За Орос улс бол дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр бол нөгөө хоёртойгоо харьцуулахад бол тийм их биш. 2.6 тэрбум доллар, их $80 номинал утга нь бол тийм. Гэтэл яг юугаар нь бодит утгаар нь авч үзэхээр зэрэг худалдаа авах чадвар гэдгээр нь авч үзэхээр $1.5 их $80 болдог л доо. Гэтэл нөгөө хоёртойгоо харьцуулахад хамаагүй бага. Америкийн нэгдсэн улсын дотоодын нийт бүтээгдэхүүн GDP бол 32 их $80 Америк доллар байна. Хятадын 21 орчим их $80. Яг бодит утгаар нь авч үзэхээр Хятадын хамаагүй Америкээс хамаагүй их 44 их $80. 44 тэрлион. Америкийн болохоор 32 их $80 болж байгаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд одоо амь тэмцсэн ийм том сөргөлдөөн болж байгаа. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс яаж ийм хэрэг Хятадыг сулруулах зорилготой энэ дайныг хийж байгаа. Тэгээ Ираны дайн бол тэр зорилгод нийцж байгаа. Украины дайн бас тэр зорилгод нийцж байгаа. Ерөнхийдөө одоо Хятад улсын дэвшүүлсэн том стратеги байна. Бүсба зам гэдэг. Европын их газар дундуур хурдан галт тэргээр тээврийн зам Европ хүртэл Хятадын далайн эргээс Европ хүртэлх тийм тээврийн замыг бий болгоод ашиглалтанд оруулаад эхэлсэн байж байгаа. Энэ хэрвээ энэ чигээр хөгжөөд явах юм бол нөгөө далайн тээврийг хяндаг Америкийн нэгдсэн улсын чинь байр суурь сулраад тэгээ Хятад бол илүү давмгаатай болж ирнэ л гэсэн. Украины дайнч дээр Ираны дайнч дээр энэ тэр байр суурийг нь Хятадын тэр байр суурийг сулруулах талд бол нөлөө үзүүлж байна. За гэхдээ энэ дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг юмар гэдэг чинь бас харьцангуй ойлголт л доо. Зөвхөн энийгээр тэр тухайн улсын хүчийг хэмжихэд бас учир дутагдaltaа. За тэр нь юунд дээр хэлж байгаа юм гэхээр Оросын жишээн дээр хэлж байгаа. Орос бол энэ хоёртойгоо харьцан 3 4 5 дахин шахуу юм баг дотоодын нийт бүтээгдэхүүн мөртлөө асар хүчрхэгэн 4 5 жил дайн хийхэд ерөөсөө тоохгүй байна. Гэтэл Хятад улс дэлхийн 1 номерын хүчрэг улс одоо эдийн засгтай Хятад улс гэхэд за 5 сар дайн хийж чадахгүй байх яг Орос шиг. Хэрвээ хоригт ороод ингэж явах юм бол яг тэр зэрэг эрчим хүч. Одоо эрчим хүч нь Ираны дайнаар асуудалд ороод шүү дээ. Эрчим хүч, хүнс. Энэ хоёроо бол Хятад улс өөрийгөө хангах чадахгүй. Одоо Америкаас, Бразилаас маш их хэмжээний малын тэжээл, гахаан тэжээл тийм юмнууд авдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг өөрийгөө эрчим хүчээр хангах, хүнсээр хангах гэдэг чинь улс орны хувьд бол хүчнийх нь их сурвалж байдаг байх нэ. За тэр жанжлагч улс бол тэр хоёрыг хангасан байх хэрэгтэй юм байна. Америк бол тэрийг хангаж чадсан улс. Тийм учраас жанжлагч улс байж чадж байна. Эрчим хүчээр дээр үед тийм байгаагүй л дээ. 2010 оноос хойш бол занрын хувьсгал гэж гарснаас хойш Америкийн нэгдсэн улс эрчим хүчээр тусгай тогтносон байдал руу
орж ирсэн. За Орос бол тэр утгаараа энэ хоёр улсаас илүү хүчрхэг талтай юм байна ер нь. За Америкийн нэгдсэн улсын давуу тал бол ер нь далайг эзэмшсэн гэдэг. Дэлхийн 7 далайг бүхэлдээ хянд чадчихсан гэдгээр яригддаг. Гэхдээ тэр одоо давуу тал нь өнөөдөр энэ технологийн өөрчлөлт шинжилгээний улмаас өрсөлдөгч нар гарч иж байгаа улмаас байр суурь нь бас суларч байгаа юм байна. За Ираны дайн дээр бол Ираны одоо ойртоодын тэр нөгөө Хормузын хоолойг давхар одоо хаалт хийлээ гэсэн чинь блокад хийлээ гэсэн чинь тэрнийг мэргэжлэнүүд ярьж байна. За тэр хийх боломжгүй. Бүрэн одоо хаалт хийх боломжгүй. Одоо тэр эрэг дагуу явж байгаад тэр хаалтаас зайлсхийх боломжтой гэж ярьж байна. За баярлалаа. Үнэхээр сонирхолтой сэдвээр бас сонсогчд маань мэдээлэл хүргэсэн танд баярлалаа. Жаргах нарны нэвтрүүлэгтэй хамтдаа байсан эрхэм сонсогч та бүхэндээ баярлалаа. Спутник радио 92.5